За манж үсэг бичиг бол монголчуудын хэрэгжилж ирсэн бичиг үсгийн тоонд бол зүй ёсоор ордог. Өөрөөр хэлэх юм бол монголчууд манчин гүрний орхилд байх хугацаанд манж үсэг бичгийг хэрэгжилж байсан. За үүгээрээ бол монголчуудын хэрэгжилж ирсэн бусад бичиг үсгээс бол манж үсэг бичиг ялгарна. За манж нар өөрсдийн төр тулсаа одоо байгуулахаас өмнө бол өөрсдийн гэсэн бичиг үсэггүй байсан ийм ард түмэн. За тэр одоо манж нар бол одоо ихэнх үедээ бол өөрөөр хэлэх юм бол ихэнх үедээ монголчуудын хэрэгжилжсэн бичиг үсгийг авч хэрэглэж алтан бичгээ явуулж агаад дараа нь монгол бичгээр суурлаад өөрсдийн бичиг үсгээ үүсгэж зохиосон байдаг. За манж бичиг үсгийг одоо боловсрч ирсэн хөгжлийн төвхийг ерөнхийд нь 2 хуваадаг. За эхний үе шат нь бол одоо 1599-өөс 1632 оныг хамардаг. За энэ үед бол тусал бэнтгүй манж үсгийг хэрэгжилж байсан. За тусал бэнтгүй манж үсэг гэдэг нь бол яг л харагдах байдлаар бол монголчууд бидний хэрэгжилж ирсэн монгол бичгтэй бол гаднах байдлаараа яг ижил төстэй ийм бичиг үсэг байгаа юм. За үүний дараагийн үе шат нь бол 1632 оноос эхэлдэг. За 1632 оноос бол Дахаа хотчийн боловсруулсан тусал бэнттэй манж үсгийг бол хэрэгэлсэн. За тусал бэнттэй манж үсэг гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэхээр өмнөх тусал бэнтгүй манж бичиг үсэг бол одоо уншихад их бэрхшээлтэй байсан. Юуг нь уншихад бэрхшээлтэй байсан бэ гэхээр нөгөө монгол бичгийн ижилд тэмдэглэгддэг үсгүүд байдаг. ГХ, ДТ, АЭ гэд. За энэ үсгүүдийг ялгаж таньж уншихад бэрхшээлтэй байсан. Тийм учраас энэ үсгүүдийг одоо ялгаж таньж дуудлагыг нь тодорхой болгохын тулд энэ үсгүүдийн ард тусгай тусал бэнт гэсэн юм тэмдэгтүүдийг нэмж өгсөн байдаг. Тэгээд тусал бэнттэй манж үсэг болгоод энийг бол одоо 1632 оноос хойш хэрэгжилж байсан. Ийм 2 үе шаттайгаар манж бичиг үсэг бол боловсрч ирсэн байдаг. За манж бичиг үсгээр бичигдсэн дурсгал, ном судар, сурвалж, данс хараанууд бол одоо бидэнд маш ихээр өвлөгдөн уламжлагдаж ирсэн байдаг. За эдгээрээс зарим нь бол Монголын үндэсний номын санд хадгалагдаж байна. За бүртгэлд тэмдэглэснээр дан тоогоор 180, давхарцсан тоогоор нийт 6000 гаруй ийм манж хэлээр бичгийн дурсгал бол энд хадгалагдаж байна. За энд байгаа дурсгалуудыг ерөнхийд нь агуулгаар нь 9 ангилж болно. За үүнд юу багтах вэ гэхээр түүх, ван гүнгийн өргөмжлөл, хууль цааз, цэргийн холбогдлолтой ном, тойл бичиг, сурах бичиг, уран зохиол, гүн ухааны зан суртахуун, бусад зүйл гэсэн юм 9 бүлэгт бол одоо Монголын үндэсний номын санд хадгалагдж байгаа нийт манж хэлээрх ном судрыг бол агуулгаар нь ангилж болохоор байгаа юм. За эхний одоо миний танилцуулах гэж байгаа дурсгал бол энэ тусал бэнтгүй үсгийн бичиг гэдэг. За зөв бичгийн дүрмийн тальж гэж нэрлэж болохоор ийм дурсгал байна. Нийт ийм 4 дэвтэр ийм дурсгал байна. За энэ дурсгалыг 1959 онд манай Монголын нэр дэвтэмтэн Бямбэ Эренчингой гэрэл зурагт буулгаад оршил бичээд хэвлсэн байдаг. За энэ дурсгал бол ердөө дэлхийд энэ одоо тал бичгийн гар бичмэл хувь нь ердөө 4% дэлхийд байдаг. Одоо түрүүний би өмнө өгүүлсэн манжийн тусал бэнтгүй үсгийн бичиг гэдэг байгаа тий. Манжийн тусал бэнтгүй үсгийн бичгийг хожим хойжид тий бичгийг буюу манж бичгийн хөгжлийг хожим хойжид одоо өвлдөх тэмдэглүүлэх зорилгоор манжийн дотоод яамны сайд Орто, CU-ийн гэдэг ийм 2 сайд бол одоо энэ зорилгоор энэ тал бичгийг үйлдсэн байдаг. Үүгээрээ бол энэ дурсгал бол бас үн цэнтэй юм. За манж нар бол одоо манж бичгийг хэрэглээд хэрэгжилж явах явцдаа бол манжаар одоо манж бичгтээ манжаар эвхэж бичих юм зүйлийг бол одоо түгээмэл өргөн ашиглаж байсан. Тэгээд манж бичгээр эвхэж хэрэглэхтэй болохоор нэгдүгээрт нь бол угалцлан эвхэж хэрэглэж байсан байна. Дөрвөлжлэн эвхэж хэрэглэж байсан. Тодорхой зэрэг дэвтэй юм хүмүүс бол өөрсд бие биендээ ингэж бэлэг дурсгал болгох үүднээс одоо манжаар дөрвөлжлэн бичсэн ийм ерөөлийн үгсийг торгон дээр бичих,
оёх, хадах, аль эсвэл альва нэг зүйл дээр сийлэх ийм маягаар болоо бичиж ийм дурсгалуудыг үйлдчихсэн байгаа юм. За үүнийг батлах нэг дурсгал бол одоо энэ Монголын үндэсний номын санд хадгалагдаж байдаг энэ улаан торгон дээр бичсэн манчаар бичсэн ийм дурсгал байгаа. За энэ дурсгал бол улаан торгон дээр манж үгийг алтан утсаар одоо зөв орох байдлаар ингэж бичсэн. Дөрвөлжлэн бичсэн. 4 мөр 26 хүүхтэй. За хэрвээ дурсгалыг одоо тодруулаад ингээд сайн харах юм бол зөвхөн одоо нөгөө тулгар үсэг буюу манжаар ингэж дөрвөлжилсэн хэм маягаар бичснээс гадна одоо үг бүрийн ингээд төгсгөлийг сайн ингээд тодруулаад ажиглах юм бол нөгөө үг бүрийн төгсгөлд ийм угалц маягийг оруулж өгсөн байгаа. Үүгээрээ бол нэг ийм бэлэг дэмбэрлэлийн бэлэг тэмдгийн байдалтай ийм болсон ийм дурсгал байгаа юм л та. Тэгээд энэ дурсгал бол мэдээж зөвхөн Монголын үндэсний номын санд хадгалагдаж байна. Өөр газар бол хадгалагдахгүй байна. Үүгээрээ бол бас ийм үнцэнтэй болж байгаа дурсгал байгаамаа. Тэгээ энэ дурсгал дээр бичсэн 4 мөртийг одоо агуулгыг танилцуулах юм бол цэцэн гэгийн сод мэргэн тул алдаршмуй талбуу зөөлөн тул бадруулж чадмуй хүчрхэг эдтэй хатуу цул тул сахиж чадмуй туйлын хулгайны ёс болоо гэсэн юм 4 мөрийг бол одоо бичсэн байдаг. Тэгээ 4 мөрийн төгсгөлд бол одоо энэ 4 мөрийг найруулж бичсэн үү? Аль эсвэл энэ 4 мөрийг одоо ойсон уу? Энэ хүний одоо нэрийг бол Хуй Савэг гэж бичсэн байдаг юм аа. За энэ мэд дурсгал бол олон дурсгал бол Монголын үндэсний номын санд хадгалагдаж байдаг. Тэгээд энэ боломжийг ашиглаад би зүгээр нэг хүсэлтийг Монголын үндэсний номын сангийн захиргаанд даймаар байна. Энэ ямар хүсэлтэй вэ гэхээр үндэсний номын санд хадгалагдж байгаа манж хөмрөг Монгол гар бичмэлийн хөмрөгт хадгалагдж байгаа манж хилээрх одоо ийм бичгийн дурсгалуудын бүртгэлийг манай хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачтай хамтраад үйлдээд олон улсын жишигт нийцгүүцтэй ийм бүртгэлийг хийж хэвлүүлээсэ. Хэрвээ энэ бүртгэлийг хийж хэвлүүлэх юм бол одоо манж энд хадгалагдж байгаа манж бичгийн сурвалжийг хадгалт хамгаалт нэгдүгээрт хоёрдугаарт одоо энд ингээл зарим хүмүүс нь мэдгүй жиж болно тэр болгон олны нүдэнд хүртээгүй судалгааны эргэлтэнд ороогүй ийм сурвалжуудыг судалгааны эргэлтэнд оруулах. За цаашлаад хэвлэж нийтлүүлэхэд бол одоо чухал ач холбогдолтой гэж хэлмээр байна.